Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнтэй та мэдхүү подкастаараа Church TV маань уулзж байна. За тэгэхээр өнөөдрийн подкастаар маань архичид аминчлахгүй буюу нийгэмлэг гэж байдаг. За яг энэ нийгэмлэгийн гишүүн бас нэгэн ахын түүх түүний бас одоо архинасаа хэрхэн гарсан энэ тухай та бүхэнтэй хуваалцах гэж байгаамаа. За тэгэхээр танд өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Орой мэндийг. За тэгэхээр бидний бас урилгыг хүлээн авч тийм ээ. Өөрийнхөө түүхийг хуваалцахаар ирсэн. Church TV-ийн зүгээс мөн одоо цагдаагийн Говьсмөр аймгийн хаа цагдаагийн хэлтсийн зүгээс бас танд талархал илэрхийлье. За тэгэхээр олон улсын нэвшлэл нь бол одоо EFA 10 гэдэг нэртэй архин дондох эмгэг гэдэг бүр яг юм өвчин гэдэг ингээ оншилчихсан байгаа. Энэ өвчнөөр та ер нь анх одоо хизээнээс яг өвдөж эхлэв. За би бол ер нь архи хүүхэд байхаас уусан л да. Сургуульд байхаас уугаад тэр мандаа амжираад цэрэгт явал ер нь бол нэг архитектийн ихэн тавигдсан байхгүй. Тэг яг та тэр үеэс эхлээд одоо тогтмол буюу өдрөө алга архи уудаг болчихсон. Одоо тэр үе чинь хизээ. Тэр одоо 91 оноос хойш яг л нэг нийгэм солигдол. Тэгэл нэг маш хямдхан архиудыг гараад ирсэн үгэнд нэг ядтын архиудыг лүүтэй амжираад тэр маш олон жил уусан л да. Тэгээд 13 онд архинаас татгалзаад 14 онд нэг эмнэлэгт орж ирсэн. Тэр болтлоо бол өөрийгөө архич гэж бодоогүй л дээ. Би бол хаяа уудаг хүн биш, байнга уудаг, байнга хэрэглээтэй. Тэгээ тэр үед бас өөрийгөө архичин гэж хүн доошоо хардаг. Архичин бол тэр Улаанбаатар тарин шинд байдаг тийм гудамж талбайд байдаг. Өөрөө бол тиймэрхүү хэмжээнд л очсон байсан л да ер нь бол. Тэгээ наад орж энэ өвчин юм нэг анх сонсоо гайхацсан баг. Яхаа өвчин байдаг юм бэ гэд. Тэгээ өөрийнхөө амьдралыг эргцүүлээ харахаар яалчгүй өвчин. Архин донд хэмгээгүй парав гэж ангаах хоншин гаргацсан. Эдгдэггүй 3 жил нэг штэ одоо. Ойсааны сэтгэл зүйн юм өвчин юм байлээ гэдгийг энэ буюу архит амьсганы юмрэгт ирсэн өдрөөч бас ойлгоогүй. Өөр л ингээд би бол архичин биштэй л гэж бодоо яваадсан. Тэгээд миний туулсан амьдрал явсан зам үрлэг л архичууны зам үрлэг байсан л да. Тэгэхээр одоо өнөөдрийн хүртэл өөрийгөө архичин гэдгийг хүлээн зэрэгэл явж байгаа тийм байхгүй юу? Энэ хорт зуршлаас шалгад хамгийн их нөлөө үзүүлсэн газар бол аагийн уулзалт ярилцлага байдаг байхгүй юу? Дээрээс нь ингэдэг шүү дээ нөгөө архи уун гэдэг чинь их завтай хүмүүсийн ажил юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ажил төрөлгөө болчихсонтой бас холбоотой юу? Ер нь тэр үед чинь одоо ажил төрөл би өөрөө сайн мэдэхгүй шүү дээ. Тэр үед чинь завтай үний гэж яриад байгаа чинь үнэн байхгүй тий. Нэгдүгээр тийх юм байхгүй. Хоёрдугаарт архинд орцсон чинь тэгээд архиа угаал явдаг. Та юу гэр бүлтэй байхгүй. Тэгээд мэдээж архи угаад гудамжинд гарцсан үнтэй тий. Ямар хүн ойрхон байх вэ? Яг үнийг хэлгээд тий. Хүн бүхэн л ингээл одоо тэр үед баг салхин дааврны явахаас имэдэг болсон байсан үү шүү дээ. Ингээд гудамжинд амьдардаг хүн ямар өөдтэй байх вэ тий. Гэр оромд энд байгаад өөрөө бол ингээд тэний архигаа яваад хаамаа яваад хит дондсон юм байхгүй. Тэр татгалзах шалтгаан нь энэ ирээч юм уу эсвэл одоо нөгөө нэг улсаас чинь цагдаагийн газраас ч эрүүл мэндийн байгууллагаас сумаас ч юмгууд нэг ажил зохион байгуулаад нэг эмчилгээ энтерт явуулдаг штэ. Тэгэхээр яг тийм юмд хамрагдаж анх яаж юу эсвэл та бүр ингээ өөрөө бүр ингээ ухамсарлаад өөрийнхөө хүслээр татгалзах юм хүсэл төрж байгаа. Одоо яг тийм зүйлээс болоогүй яг өөрийн энэ бие онцлог гэх юм уу те сэтгэл зүйн хувьд ч юм уу өөрөө яг ядраад байгаа өөрөө мэдэрсэн байхгүй юу. Ганцлалтай бол тийм тэгээд нэгдүгээр айгуу тийм өөрөө нэг тийм те яг ямар чадамжгүй болцсон шүү дээ ингээд ноцог арх хот хүмүүс маань ингээд нэг хадлангуй болцсон те ингээд нэг тоохоо байгаа харьцаа хүн дээр бол ингээд тэр үед өөрөө боддогсоо би одоо ингээд нэг хинч хэрэггүй хүн болж байгаа юм багтаа гэл тий. Тэгэл тийм болж эхэлжсэн юм шиг байна.
Зөв. Тэр анх 2013 онд архинаас гарах шийдвэр гаргачаад тэгээд тийм амар байв уу? Одоо эргэж орв уу яав? Ямар байгаагүй шүү дээ. Тэгэл миний хүрээлэл дандаа луудаг хүмүүс. Тэгээд би тэр үед спорт явуулсан. Тэгээд нэг 10 сар явсан л да. За. Айцараа би чангалаад хүчлээж. Тэгээд энаад орж ирсэн 14 онд. Яг нөгөө нэг спрал тавьсанаа дараа ингээд авчирсан юм биш үү? Зөв. 10 сарын дараа аахгүй. Айгүй хүчилж явдаг байсан тэр үед. Тэгээд орж ирээд миний над хамгийн таалагдсан үг нь энэ өвчин маа гэж. Яахаар энэ ч тэгэхээр хэд нэг таалагдаагүй л дээ тий. Даалгавар ажимдаа энэ өвчтэй байсан юм байна. Миний ядраадсан шалтгаан чинь өвчнөд холбоотой юм байна гэдэг нь бас өөрийгөө жоох өмөрөх гэдэг чинь тийм үү. Өвчин тусцсан ч дарахгүй хүн зөв юм байна ч юм ингээл. Зөвхөн арх биш. Маш олон төрлийн юмд бид нэр донтох юмгийг одоо бол ялангуяа 21-р зуунд бол мэддэг болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо өвчин гэх тий цаанаасаа одоо бие махбод сэтгэл оюун санаа бүх юм ингээд нэхэд идэг нэг юм төрлийн өвчин байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр мэдээж надад ч гэсэн анх бас тэг санагдчихсэн. Хүмүүс нөгөө өвчин гэд ингээ хилчингүүд одоо бид нар маш олон төрлийн өвчин тусч байгаа шүү дээ. Өвчин тусч байгаа юм чи мэдээж эмгэгт очиод одоо эрүүл болохын төлөө явдагтай адилхан хандлага нь хүртэл өөрчлөгддөг баг гэж бодоод байна. Эсвэл гэр бүлийн л өвчин шүү дээ яг үүндээ бол миний ард арх уудаг хүний ард аав ээж ах トゥ эхнэр нь үгдээ бас л ингээл өвж идэг зовж идэг ийм л өвчин юм байл л дээ. Ер нь та нөгөө архинаас гарах тэр шийдвэр гарснаас хойш бол ахиж бол арх уугаагүй. Одоо ингээд юу 12 жил 13 жилдээ орж 13 дахь жилдээ. Тэгээ энэ хугацаанд таны амьдралд гарсан өөрчлөлт. Орон ортлоо хүн яг л байгаа зүйлдээ өөрийгөө кодлдог. Би бол муу, би бол бүтэхгүй хүн тий. Эцэж аяг төрөл хийч үзээч хүлдээ ирсэн зүгээр тий. Тэгээ наад ороод өөрийгөө голхон жоохон багассан. Өвчтөе юм чи би энд яваад байвал өвчин алуур ажимдаа жоохон илаарших баг тийм ээ. Тэр ноён сарын өвчин байгаад байгаа шүү дээ бас нэг тийм. Тэгээд 15 онд нэг ажилд орсон. 11 жилдээ тэр газар ажиллаж байгаа. Тэгээд хамт олонтой болно гэж бас л нэг сэтгэл зүй түнд бас аюу их байр ашиглан болж байгаа. Тийм шүү, маш их тэмтэй. Аюу тэмтэй. Ангийн ажилд төрөл хийгээд мэдээж архинаас гарцсан юм чинь ингээд одоо өөрийгөө би явж явах байдал өнөр та нарнаас гэвэл бүх юм ба сайхан болсон ба. Тэр хувь хүнийхээ хувьд тэр нөгөө оюун санаа сэтгэлийн хувьд ч юм уу тий өссөн тэр өсөлт нь юу вэ? Яг хувь талаас мэдээж оюун санааны явдал өсч л байгаа. Байх гэж боддог тийм ээ. Сэн дөрөв тийм 12 алхам хөтөлбөр гэж нэг зүйл яригддаг. Энэ зүйл нь эрүүл амьдрах л нэг тийм дүрм гэж ойлгож байна нэг тийм. Энэ зүйлээр л ажилтдаг. Оюуны талаас бол 19 онд нэг оюундаг Монгол төслөөр нэг дипломын дэд боловсрол эзэмшсэн. Тийм. Амьдралд хандах хандлага. За нөгөө түрүү нөгөө өөрийгөө голох нь бол мэдээж багассан гэх тий. Гэтэ нэг юм амьдралд хандах хандлага. Бусдын талаарх одоо юу гэдэг альва зүйлийг бусд руу буруу энэ хийх ч гэдэг юм ингээд маш олон өөрчлөгдсөн болов уу? Энэ бол мэдээж наагийн гишүүний гол зарчим л юм шүү дээ. Бусд руу харахгүй зөвхөн өөрөө гарч өөртөө ажиллах тийм ээ. Би хэн бэ гэдгээ таних. Гэдэг юм уу тий. Урд нь бол дандаа одоо би арх уухад төр буруутай, нийгэм буруутай, бат тэрийг бол би уухгүй байхгүй гэдэг байсан байхгүй. Ингээд одоо бол ингээд өөрийгөө харж байна л та. Тэгээд чи өнгөрсөн 10 сард яах вэ? Тэр болдог цагтаа болоод тэдэнд орчихчих тэрийг бол одоо тийм. Одоо л цаашдаа бол яах вэ? Жоохон зөвл хүн баймаар байна. Би хэдэж мундаг хүн болж чадахгүй, төгс хүн болж чадахгүй тий. Тэгээ уусаа юм төгс хүн гэж байхгүй шүү дээ. Хинч төвгүй л амьдрий гэж боддог нэг тийм байхгүй. Одоо бол би ямар доллар хүн таалагдгал байхгүй тий. Өөр хэвнэлийг өөр аваад нэг тийм ботод нэг үлгэртэй нэг зөв байцгийг гэж боддог юм бол. Аагийн
нийгэмлэгтийн та одоо ч гэсэн явдаг уу? Би одоо ч явдаг. Нэг ярихнаас гарцсан юм чи явахгүй бай гэж бодож болохгүй юу? Болохгүй шүү дээ. Тийм үү. Яагаад? Би ярихнаас гараагүй шүү дээ. Би зүгээр татгалзаад явж байгаа юм байна. Би ярихнаас гарна гэдэг тийм нэлээд оюунлаг хүний хийж чадах зүйл гэж боддгийн. Оюунлагтэй мондөг хүмүүс ярихнаас гарч байгаа. Одоо ч би нэг сэтгэл нь хөөрөөч юм уу, жоохон готраач юм уу, нэг хондог арх хөвгдөрний хаалт гарч чадахгүй байхгүй. Уучхал юм бол Уучхал юм бол дахиад ягаад тэр би донтох эмэгтэй байхгүй юу? Тийм босч чаддаг хүмүүс байдаг тийм. Би нэг хөвчл болчихдаг хүн байд. Би бол тийм юм биш байна. Би бол нэвт донтох эмэгтэй. Нэвт биндээ шингэж. Гэхдээ та 13 жил одоо татгалж чадчихин гэж одоо бас. Жилийн бодонгуудаа би за бүр гарцсан юм гэж ойлгохгүй юу? Гэхдээ гарахгүй. Би бол гарч чадахгүй гэж боддог. Яг нь манай агийнхны л яриа л да тийм ээ. Тэр өнөөдрөө татгалсан. Өнөөдөр л уухгүй шиг дүүрээтэй. Зөө. Маргааш ахал өнөөдөр эхлэн тийм ээ. Тэгээ өдөр болгоо очт юм аа дээр. Манайх 7 хоногт 3 зүйл ам болдог. Тэгээ наагийн 3 бүлэг байдаг. Гэр болтыг нэг манай нийгэмд ч юм уу тийм жоохон сөрөг ойлголт байдаг. Ярих зүүн л явдаг юм. Яхаар зүүн л явдаг тийм. Үгүй байхгүй. Наад нийгмийн 3 давхраар явдаг. Дэлхийн хэмжээний тийм нийгэмд байхгүй юм аа нүдэн тийм. Одоо дэлхийн хэмжээнд их олон одтой Холливуудын маш гэрэ байдаг. Манай Монголд хин нэгнийг ярих шаардлага байхгүй. Маш олон оюунлаг хүмүүс ч явдаг, архичуунч явдаг. Тийм л газар гэж ойлгодог. Манай аймгийн хэмжээнд болохоор ер нь одоо тэр бүлгийн нийгэмлэгт хэдэн хүн явах уу? Манай аймгийн хэмжээнд одоо ингээд Шивговсум даагийн 3 бүлэг байдаг. Говсмөр аймгийн төвд наагийн 3 бүлэг байдаг. Тэгэхээр 6 бүлэг бий. Давхарцсан тоогоор энд 100 гаруй хүн явж байгаа гэж боддог. Яг манай хуулийн хүний тоо, хүний нэр усыг бүртгэж авдаггүй. Тийм ээ. Одоо чи ингээ манай дэрц одоо явахгүй шүү чи ингээ хэвчтэй шүү. Хайгийн болгалтын хийхгүй. Хүн өөрийнхөө хүслээр л. Хүчээр төсөр үлдсэн ч байгаа юм. Маш дургүй ирээ тий. Одоо айгуу дуртай явдаг хүн ч байгаа. Нөгөө ар гэрт нь ингээд одоо магадгүй хажуудах хань нь ээж аав нь ч юм уу за миний хүү болгоно гэхээр одоо энэ архинд донтох эмэгтэй болчихжээ гэдэг мэдээд байгаа. Нөгөө нөхөр өөрөө зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа тий. Тэгэхээр тэд нарт ингээд тэр одоо эн чинь бол өвчин юм шүү гэдгийг хүлээн зөвшөөрүүлээд ямар нэг одоо арга хэмжээ авах. Ингээд нэг эмчилгээнд авч явах эсвэл аар очих ч юм уу. Тэрийг одоо ингээд тэр хүмүүст хажуудах дэрэгдэх хүмүүст нь ингээд ойлгож хүлээн зөвшөөрүүлэхэд юу хийх ёстой вэ? Одоо энэ дээр чинь дэж одоо зөндөө юм тохиолдол байгаа шүү дээ. Манай нөхөр архич юм аа. Би нөхрөө гарах гэж ирсэн маа гэд өөрөө аад үлдсэн зөндөө тохиолдол байна. Манай дүү архич юм аа. Би бол гайгүй юм аа. Дүүгээл аад оруулчих гээд ирээд өөрөө аагийн гişүн болсон хүмүүс ч байгаа. Өөрийгөө бас мэдэхгүй байгаа тийм өөрийгөө мэдэхгүй би бол гайгүй манай дүү л архич юм байхгүй. Би үл арх уудгүй манай нөхөр л уудаг байхгүй гэдэг өөрөө сэргэлээтэй бас адилхан ямар ч уудаг хүн согтдог шалтгаал байхгүй юу нь бол тийм ээ. Тэр өөрийгөө л энэ бас тийм амархан биш тэг үндэ бол тийм ээ. Тодорхой хугацаанд өөрийгөө л хэмжирдэг. Чи ямар нэг хичээл заадаг багштай газар биш байхгүй. Тэр нэг тойр нөгөө киндер гардаг шин тойр цугаа би бол архичин тэр байна. Би одоо ингэж байна гэдэг яриад тийм. Чичэнд байхгүй ер нь бол тэгээд ингээд нөгөө ижил төрлийн зовлонтой хүмүүс нийтлэг зовлон бэрхэд ингээд ярилцахаараа ойлголцдог юм биш тийм чинь. Арх уудгүй нэг ойлгохгүй шүү дээ ер нь бол. Тийм шүү дээ. Тийм. Ямар ч нэг хүн ярьж байна шүү дээ. Хатад яад суусан чинь хэлийг мэдгүй мөртлөө би зүрхээр ойлгоодсэн ингээд. Би саяны асуултаа үргэлжлүүлээд асуугаад хажуудхаа нэг архинаас гаргачихъя гэд ингээд бодоо явж байгаа юм хүмүүст тий та ингээд зөвлөхөд респирал ч юм уу одоо үүдээ нэг архины ямар эмчилгээ гэдэг нь бас 10 он өмнө эмчилгээ гэдэг юм байл шүү дээ. Тэр эмчилгээ өнтер ингээд тэдний ер нь үр дүн ямар байдгийг ямар шатаар тэр хүмүүстэй харьцаж одоо ингэж энэ зөв замд нь оруулахад нь туслах хэрэгтэй бай. Хэрвээ
танд ямар нэгэн архины асуудал байгаа бол танд болон таны гэр бүл тийм ээ. Та өөрөө нэг аагийн хаалгаар орж ирээ үзчихээ. Нэг сонсоор нэг үздэг үг нь тийм ээ. Одоо манай Говьсмөр аймагч наа үсэд 13 жил болчих тийм 14 жилдээ орсон. Тэр хамтран ажилладаг мэрэгжлийн баг гэж байдаг. Энэ хүмүүс маань эхлээд аагийн талаар маш зөв мэдээллийг аваад зөв ойлголтыг аваад цаашаа түгээгээд олон төрх юм л гэж боддог. Ер нь энэ Америк гэдэрт бол хэрвээ та согтуугаар тээврийн эрсэлж бодсон бол 3 сар аагийн цуглаанд суух уу 1 сар эрхээ асуулах уу гэж байгаа байхгүй. Тэр чинь мэдээ тэр хуульчилсан юм чинь ямар ч юм амрын зовгоо шүү дээ. Явъя л гэж хэлдэг тийм. Тэгээд наад үлдсэн хүн ч байдаг гэж сонсч ирсэн баг. Нэр наач ястаа зөв санаа шүү тий. Мэдээж энэ ч одоо арх уучаад согтуу бэжиж машин бариа явж ийн гэдэг энэ сэтгэхүйтэй байгаа хүн бол бас нэг тодорхой төвшний архины хэрэглээтэй л шүү дээ шүү дээ тий. Тэгээ нэг заавал одоо юу гэдгийг би зөвхөн баяраар уудаг гэж боддог хүн ч гэсэн энд одоо очоод бас ер нь огт арх уухгүй бай гэдэг тийм хэмжээнд хүрэх боломжтой. Огт уудаг хүн ч байгаа шүү дээ манайд. Үгүй тийм үү? Байх шүү. Тэгсэрний явдаг. Ууж үзээгүй юу? Энэ маань ерөөсөө ингээд тэр нэг аагийн уулзалт гэдэг маань ерөөсөө өөрийгөө л өөрчлөлт уулзалт байхгүй юу? Ганцхан архины асуудал биш. Би ямар айс цантай билээ, айс цангаас асах гэж явж байгаа хүч байдаг. Би ч бас өөрөө тийм гоё айс том шүү дээ бас тийм. Гэхдээ 13 жилийн өмнөх архитектийн үеийн би тэ өнөөдрийн би орнол шал өөр байхгүй юу тийм. Зөвхөн өөрийгөө өөрчилдөг хэнийг нэг биш. Ийм л газар тий. Өөрийнхөө тэр сул тал тий өөрийгөө тэр үнэн дүр төрхтэй одоо үр тулж өөрийгөө хүлийн зөвшөөрөх юм шүү дээ тий. Тэнийг 12 алхам гэж ярьдаг л да. Энэ чинь 12 алхам гэдэг нь яг өөрийнх нь үннийг өөртөө нүүр тулгуулаа тийм ээ. Мэдээж тэр зүйлийг л давтахгүй баг. Зүгээр нэг эрүүлээр амьдрах хэрэгтэй биш. Эрүүл хүн яаж амьдрах эрүүл хүн болдоггүй. Хүнд гомддоггүй. Хүн татаардаггүй, хүн шаардлагадаггүй байхгүй эрүүл хүн бол тийм үү. Тэгэхээр оюутны нөхцөл байгаа тул. Арх удгүй яд дандаа үүсгэл байхгүй. Хотер хотлаа. Тийм. Хэдий юм бэ тэр мөчн тийм. Яг энэ Монголчуудын нийтлэг төрхний уудгүй нэ сайхлын хачин юм явжсэн. Хэдий юм болчихсон гэл. Үнний үнэтэй нүүр тулуулаад аагийн болч тийм ээ. Өөрийн өөрөөр нь яриулаад өөрийн өөрөөр нь өөртөө найдуулаад өөрийн өөрөөр нь өөрчлөж байгаа байхгүй. Тийм ээ. Таны дүүхийг ч гэсэн ингэ сонссон чинь хүн ер нь архич бай, тамхич бай, өөр одоо юу ч бай те мөрөдтэй тоглоом юу ч бай. Яг өөрийгөө бүрэн ухамсарлж хийж өөрийнхөө тэр нэг сул талыг те бүрэн ухамсарлаж бүрэн 100% хүлээн зөвшөөрч ижил тэр өөрчлөгдөх тэр эхлэл тавигддаг юм байна да. Гэдгийг бол яг ингээд сонсчлаа. Тэрнээс шүү дээ таны амьдралд юу гэдэг нэг юм гинтийн шоконд орсон зүйл болоод архинд орчихсон. Эсвэл гинтийн бас нэг юм шоконд орсон зүйл болоод архинаас гарах шийдвэр гаргасан ч юм уу. Тийм юм бол байхгүй юм биш үү? Гинтэл өстой нөгөө өөрөөс ирсэн биш үү, тий? Тэгээд арх ууж ирсэн. Сүлд нь уулгацсан байхгүй. Одоо боддгийг шүү дээ. Би одоо нэг үнэг архинаар гарч чадахгүй юм байхгүй. Яг үнэндээ тийм учраас ерөөсөө амсдагч байна шүү дээ. Би арьж удаг. Бас өөрөөсөө айж ин дээ та. Айж ин. Арьж удаг. Яг тэр өнгөрсөн амьдрал нь тийм таатай байгаагүй. Маш олон сар бэрхшээлийг давж туулж үзэж мэдэрчтэй. Яг өдөр ингээд уухгүй явсан байхгүй. Тийм байна. Яг энэ F10 гэдэг оншоор тийм ээ. Яг ямар давтамжтай арх уудж байгаа хүмүүсийг яг энэ архинд донтох эмгэгтэй гэж үздэг юм бэ? Энэ одоо анхаарал нь бол би хэлж мэдэхгүй шүү дээ тийм ээ. Тэр практик талаас нь уугаа шаардлагатай архич юм гэдэг нь тэрээс үү. Ингээд тусцсан байна. Тэгээ шартан гэж одоо маргааш нь босоод шартаа дахиад юм уумар санагдаж л байгаа бол ер нь бол архинд донтох эмгэгтэй болсон байна. Зүг хэлж яах юм шиг байна. Зүг. Хичнээн ингээд архиугаа явж байгаа ч гэсэн тэр хүн бас нэг хайртай
ойртны хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс ер нь бодохдохгүй юу арх ууж байхад. Нөгөөдөл чи ингээл уйлаад өстө чи инглээ тэлээгээл ингээл өчнөө юм хэлж ирээд байгаа шүү дээ. Ойлгох гал тий. Тэр ер нь бодохдохгүй юу? Арх ууд хүн архч юм архаал утдаг. Үнэхээр л эмгэг юм байна тий. Тэр амар хүнд өвчин ба. Тийм байна. Үнэхээр хүнд өвчин юм байна. Тийм байна тий. Тийм учраас нөгөө хүмүүс кино мэн өндөр гардаг шүү дээ. Ингээд хамаг юмаа зараад бүх юмаа үгүй хийж тэрний төлөө ингээд явдаг гэд. Ер нь ямар зүйлийн хэрэглээ төрөл тонл байхгүй юу? Тийм тий. Тонл болдог тийм ээ. Мэдээж өнөөдөр нийгэмдэр ар гэр аваа явж байгаа бизнесмен юу ч байсан хинч бай тийм ээ. Гурван дугаар болж дүндэл байгаа шүү дээ. А би бол хэтрүүлэг хэрэглэж байхгүй. Тийм байна. Гэхдээ ер нь бол архийг хүн ингээд нэг 50 г архийг одоо ингээд шууд уулаа гэхэд тэр арх тэр тухайн хүний биенээс 48 цагийн дараа ингээд 48 илүү 72 илүү би бүр их тоо өстэй би бүр гайхчихсан байхгүй. Пөөх гэд тийм олон цагийн дараа 50 г арх ингээд шимэгдэж тэр элэг тэрийг ингэж цэвэрлж дуусгаж чаддаг гинэ. Ингээ бүрэн цэвэрлж чаддаг. А тэгэхээр одоо нөгөө архин дондох эмэгтэй хүмүүс ч юун 50 г байтугайг өдрөт те их хэмжээгээр тэг өдрө болго ууч чинь гэдэг чи одоо тэр хүн угаасаа сэхэл авах боломжгүйгээр цуснд нь нэвт шингэж чинь гэсэн санаал юм байна л да тий. Тийм учраас энэ бол яалтчгүй одоо нөгөө та нөгөө төрийн хэлсэн идэрдэггүй өвчин гэдээс би гайхаа таныг одоо 13 жил арх уугаагүй яхаар идэрдэггүй өвчин байд идэрчээд байгаа юм шүүгээ бодсон байхгүй. Тэгэхээр идэрдэггүй гэдэг шалтгаан юм биш үү тий. Одоо ч сэтгэл уугаал явж байгаа шүү дээ. Энэ юу гэхээр дэлгүүр төгөөрөд яар харагддаг шүү дээ. Энэ ууж зүг арх байна гэдэг. Уг сэтгэл төрөд байгаа. Уухгүй сэтгэл нь уугаад шүү дээ. Аа зөв. 13 жил болцсон гэж зөвийг мартах хэрэгтэй байхгүй юу? Уг нь тийм. Тэгэд мартахгүй байна гэж чинь идэгдгүй өвчин гэдэг утга нь энэ л байгаа даа. Би нуухгүй байгаа тийм. Сэтгэл нь тийм. Ууж сүрийн хоёр арх байгаа багтаа гэж боддог чинь. Одоо ингэж чинь ингээд нэг энэ тэнд ингээд найз нөхдөйгөө таардаг тийм. Тэд нар уудаг тийм. Намайг уухгүй гэж билж алгасан шүү дээ ингээд. Тэдний гомч идэг байхгүй. Чи надад өгчгүй сэрдэндээ л өгнө шүү дээ. Энэ юу хэлж ийм хэрэг? Тийм. Сэтгэл уугаад байгаа юм л тийм идэх. Тийм байна. Тэр тийм энэ тархинд байгаа зүйл чинь тийм алгууд зүйл биш аа. Тийм байна. Тийм амархан салчдаг. Салчдаг зүйл. Тийм байна. Өө өстө сайн юм. Амтагддаг уу ер нь? Аагүй хаа ингээд зүгээр мэдрэмжээр ингээд хүн амтагддаг шүү дээ. Эцэг шүү дээ. Айрг ууж ахтал ингээд сүс хоцчихдаг шүү дээ. Ялгарч ид. Хүн арх ярьж ахтал ингээд амны сүс дөөрөө ярьж ахтал ингээд миний сүс ингээд ялгарчлаа. Тэр идэгрэхгүй байгаа шүү дээ. Тийм байна. Тийм амар юм хүн дэлбэрийн тий. Тэгэхээр ерөөсөө амсахгүй ахын чухал. Амсахгүй. Тэр ерөөсөө айгүй том дүрэн биш тий. Танд маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө бас түүхийг хуваалцсан. За ингээд үзэгчтэй та маргаашин шаарддаг л бол ерөөхдөө энэ архины бас хамааралтай болоод эхэлчихсэн эхний шинж тэмдэг юм байна шүү. Үгүй бас энэ дашин дахин сануулад тэгээд хамгийн гол нь энэ бол өвчин. Одоо бүр нөгөө багасаа ингээд арх уугаад нөгөө архин дондох эмгийн бүр ингээд гүнзгий шатанд орчихсон. Хүн хүртэл өнөөдөр ингээд 13 жил хугацаанд архинаас татгалзаад байж чадж байгаа учраас танд таач гэсэн мэдээж чадна. Тэгэхээр та бүхний бас энэ аагийн нэг имлэгийг зориод нэг үзээрэй гэж уриалж байна. За тэгээд баярлалаа. Баярлалаа үзэгчдээ.